Хэтэлбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бос амттай. Өдөр хүртэл би сайхан аз жаргалтай амьдарч байна. Зочин маань анхудаа өдөөс асуултсан шүү. Гоё юм. Бүх зүйл төр зурах шүү. Ардан заавал гараарай. Бүх зүйл ер нь цаг хугацаатай байд юм аа. Аз жаргалч тэр, зовлонч тэр санал нэг байна. Тэгэхээр санал нэг. Өвчнгүү бол жаргал гэдэг үг чинь энэ юм биш үү те. Өргүү бол баян гэдэг чинь энэ юм биш үү. Зовлон байгаагүй зөвхөн жаргал донд амьдсан бол би зовлонг нь ялгаж чадахгүй байхсан байх. Яг эсвэл өөр сонголт байхгүй юм. Бидний хувьд бол яг юм. Бусдад бас тусламаар штэ зөвхөн өөрийгөө болгоод чинь юу ч туулж байгаа юм билээ тийм сэтгэл шүү. Зөвхөн сонголтын асуудал юм шүү. Бага зүйлдээ талах чиж байхгүй зүйл нь ирдэг гэж л тийм бодож авдаг шин. За та бүхэндээ биднийг үзэж байгаа цаг мөчийн мэндийг хүргэе. Backlist Talk ярилцлагын маань ээлжид нэгэн шин дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань дугаарт Velo агентлагийн найруулагч, за контент бүтээгч Ёгтож Тулга гэдгээр нь та бүхэн сайн мэдэх бах. Гэг Тулга гэдэг пэйжийн эзэн Бат Тулга маань хүрэлцэн ирсэн байна. За Velo агентлаг гэдгийг та бүхэн LLR цэгийн маань буюу лалар цэгийн маань гэдгээр нь илүү сайн мэдэх байхаа гэж бодож байна. За, урилга маань авч хүрэлцэн ирсэнд үзэгчдийн маань хүндлээд бидний хүндлээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За, баярлалаа. Урилга өгсөнд баярлалаа. За, манай ярилцлага бол бас нэлээд гоё чөлөөтэй явдаг. Камер одоо таач мал баян камерын өмнө байдаг хүн. Камер энэ төрөөрөө сандрахгүй л үтэ тий. Гайвах. Гайвах тий. Би энэ түрүү асуужсэн жоохон бишүүрхэд уулзаг уудсан жоохон бишүүрхэд байгаа юм уу гэд. Тэгчихсэн тий. За бактлист ярилцлага буюу хүслийн жагсаалт гэж одоо орчуулад байгаа. Хүн миний оноосондоо хийж үзэх зүйлсийн жагсаалт тийм ээ ингэж нэрлсэн ярилцлага маань байна. За хамгийн түрүүнд Ёгтож Тулга буюу Бат Тулга гэж яг хэн бэ? Ямар мэрэгжилтэй вэ? Хаана төрсөн? Тийм ээ ямар замналтай вэ гэдгийг ойлоо товчхон яриад тэгээд гүнзгий яриаар байгаа. За хүмүүс яхаа Ёгтож Тулга гэдгээр нь мэдэх бах. Тэгээ LLR цэгийн зүгээр шууд хэлэлтэй тий. Яг юм бэ бас хараал мараалтай. Мэдэх бах. Гэтэ ер нь бол үндсэн одоо ажил маань болохоор одоо Velo агентлагт пультний найруулагчаар ажилладаг. Тий. Яг Velo агентлаг маань болохоор манай нэг Гекийн үүсгэн байгуулсан компани л да. Тэг би одоо өөрийнхөө чадах одоо зүйлээрээ тусалж ажилладаг гэсэн үг. За тэгээд яг миний үндсэн мэргэжил гэх юм бол цахилгааны инженер мэргэжилтэй. Дарханд политехникийн коллежийг сурч төгссөн. За бас мэргэжлэрээ дулааны цахилгаан станцд тэгээд засварчнаар бас ажиллаж байсан юм байна. Цахилгаан засварчнаар ажиллаж байсан. За тэгээд үйлчлэгний салбарт бас олон жил ажилласан. Тэгээд гэж явсаар байгаад оюутлага агуулуурхаа гэж явсаар байгаад тэгээд сүүлд өөрөө би нөгөө нэг бас багасаа юм жүжигчин болох сонирхолтой. Тэгээд тэрнийхээ дагуу бас ингээл утсаараа өөрийгөө бичээл хөөрхөн юм мааз бичлэг хийгээл ингээл явдаг байсан маань. Дараад нөгөө нэг гэгтэй танилцах юу болсон. Сэчин болсон. Тийм сэчин болсон. Тэгээд гэгтэйгээ нийлээ танилцсан. Манай гэг маань болохоор ийм телевиз суурьтай хүн. Бас өөрөө бас ийм алиа мааз юм дуртай. Тэгээд бас ийм контент дуртай. Тэгээд хоёулынх бас бид хоёрын бас үзэл бодол нийлээд яриа өрөө нийлээд, vibe нийлээд тэгээд ингээ хамтарч бас ганц хоёр бичлэг хийгээд тэгээд тэрүүнгээр маань бас хүмүүс их таних баг. Энэ товчхондоо гэвэл юм. Пэйжэд нэгэд хизээ нэж эхэлсэн блэ. Гэг Тулга гэдэг пэйж байгаа шүү дээ. Энэ оны 2 сард нээсэн шүү дээ. Саяхан тий. Саяхан л байсан. За окей. Ерөнхийдөө та бүхний одоо сошиалар хардаг Ёгтож Тулга маань яг үндсэн мэргэжил бол цахилгаанч мэргэжилтэй. 3 үеийн цахилгаанч гэж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Өвөө аав тэгээд өөр одоо та гэхүү чи гэхүү. Чи өөр ямар тэгээд тий ингээ 3 үеийн цахилгаанч гэсэн тэгээд маш сонирхолтой. Бүр төс хөндлөн мэргэжилтэй тэгээд одоо урлагийн салбарт ингээд угаасаа өөрөө бүр багасаа урлагийн юм сонирхолтой байсан юм шүү дээ, тийм. За бидний ярилцлагыг та бүхэнд хүрэхэд маш том дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бас байгууллагууд бий. Чимээ Publishing гэдэг байгаа. Чимээ Publishing-ийн орчуулан гаргасан Вавилоны хамгийн баян хүн гэд яг
1926 онд одоо бичигдсэн маш алдартай юм. Хөв хүний хөгжил, за тэгээд эдийн засаг, амьдрал хандах хандлагатай холбоотой үнэхээр гайхамшигтай ном байгаа. Энэ нэг хуруучгүй юм, нэг ном мөртлөө асар гүн агуулга бүхий юм ном байгаа. Энэ бол айл болгоны номын санд байх ёстой ном гэж бол би өөртөө боддгийн. Тэгээд энэхүү номыг Чимээ паблишингийн хамт олон манай зочинд маань өргөн барьж байна. Өө за. За энэ маш сайн ном баг. Үнэхээр гайхалтай ном баг. За баярлалаа. Janas Flower гэж цэцгийн дэлгүүр дэмжиж ажилладаг байгаа. Та бүхэн Facebook page Janas Flower гэж хайж ороод тэгээд утсаар нас захиалгаар маш гоё цэцгнүүдийг одоо хүснээрээ боолгоод хөргүүлээд авах боломжтой. Janas Flower-ын хамт олон ер нь ярилцсан. Эрэгтэй хүнд ягаад цэцэг өгж болдгоо юм бэ гэд. Эрэгтэй хүн гэхээр цэцэг авахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд манай зочдод маань бас энэ хүү цэцгийг Janas Flower-ын хамт олон өгч байгаа. За ингээд энэ цэцгийг тулгаадаа. За баярлалаа. Ер нь цэцэг авч ив хүнээс. Тэстэ үгүй шүү дээ. Тийм үү. Ах удаа. Ямар хөө мэдрэмж төрт юм болоо. Ямар сонин мэдрэмж биш бас тий. Тийм баха. Би одоохонд үзег байгаа гэсэн. За ингээд манай баярлалаа. Шинэ жилд өгч байгаатай холбогдуулан. За. Манай одоо гэр бүлийн гар урал хийдэг. Тэгээд өөрийн гараар хийсэн эсгий ёолхны тоглоом. Тэгээд ийм модон ийм одоо тайрцх юм уу гэх юм модон дээр маш хөрх юм ёолхны тоглоом зураг зурсан баха. Тэгээд энийг бас барьж байна. За баярлалаа. Ямар их үлээ. Сүлд молоо чимээрээ. За баярлалаа. За тэгээ бусдад цаг хугацаа зарцуулна гэдэг бол маш том хүндэтгэлээ гэж би боддог. Уурхачин байсныг мэднэ. Хоёул уурхаа дээр байнга тааралддаг байсан тий. За яаж яваад ер нь уурхачин болсон бэ? Тэнд ер нь хэр удаан ажиллав? Ямар хуу байв? Яагаад одоо уурхачин байха болов буюу зодог тайлв? Юу болов? Яг миний би ч үйлчлэгийн салбараар их шиг явсан гэсэн. Тэгээд үйлчлэгийн салбарт ажиллаж байхдаа манай нэг байнгын үйлчлүүлэгч гадаад залуу байсан юм. Тэгээд тэр маань яг нь найзуучиг болцсон. Байн горж гасраар найзуучиг болцсон. Тэгээд нэг удаа надад яг уурхад ажиллах юм санал тавиад чи ингэ уурхад ажиллаж чадах уу матах уу гэд. Өө би чи одоо цахилгаан мэдэн штэ. Миний чадах юм байгаа гэд. Тэгээд бас нэг англи хэл бас нэг альтах гадралдаг. Тэгэн гот тийм орчуулагч уурхаач юм байна тий. Чи ингэж ажилд орооч гэд. Тэгээд уурхад ажилд орж исэн. Би зүгээр нэг жижигхэн уурах юм болов гэж бодсон чи бүр оюутлах байсан байхгүй. Тэгээ оюутлахад ажилд ороод оюутлахаас их юм сурсан л та бас нэг юу одоо өөр соёл. Одоо оюутлах бол одоо арай өөр соёлтой л гэх юм уу да. Арай нэг олон улсын байгууллага болохоор хүмүүсийн хандлага яриа өөрөө одоо ажлыг яаж явуулдгийг, аюулгүй ажиллахын тулд олуулаа яаж ингэж ажилтгийг, монголчуудыг одоо яаж ийм сахилга хоттой болгох юм уу те. Тийм олон юм бол оюутлахаас сурсан. Тэгээд авж байгаа цалин ч гэсэн ер нь бол миний одоо үйлчлэгийн салбарт ажиллаж исэн цалинаас баг 2-3 дахин илүү цалин байсан. Тэгээд бол маш гоё байжгаад тэгээ яг 2-3 жил ажиллаад нөгөө нэг ажилдаа дадна гэх юм уу, ажилдаа ингээд нэгэн хэвэн болно гэх юм уу. Тэр нэг жоохон нэг тийм хөгжихгүй байгаа юм шиг тийм мэдрэмж авсан гэх юм уу. Тэгээд ер нь за би ер нь дахиад хөгжих хэрэгтэй байна, дахиад шинийг сурах хэрэгтэй байна. Тэгээд бас гэр бүлийн бас нөхцөл байдал маань хотод ажиллах юм юг тавьсан. Шаардлага гарсан. Тэгээд ер нь за ер нь ростер ажиллах зүйн байна. Тухайд 14 7 байсан л та. Тэгээд 7 хоног л гэртээ үзэгддэг. Тэгээд 14 хоног байдаггүй те. Тэгээд нөгөө ар гэрийнхаа их нэртэй хүртэл одоо жоохон гүн тачаа магадуулаа те. Одоо намайг байхгүй одоо бүх юм аа штэ. Тэгээд ер нь за ер нь хотод ямар нэгэн байдлаар ажил олж хий. Энд авдаг цалингаа би угаасаа хотод аавна гэл. Тэгж бодоод гэр нь болсон доо. Хэдэн онд гэсэн үг? 20 он баха тэр үед ч. Ажлаасаа гарсан. Коронавиг өмнөхөн 19 он юм уу 20 он л бах. Тэгээд яг тэр сансандаа хүрсэн ер нь. Одоо энэ тэнд авдаг цалингаа энэ ч олноо гэж утгсан гэж шүү дээ гэж бодсон гэж. Ер нь тэр сансандаа хүрч чадчихна уу? Яаж? Хадлаа. Ер нь бол яг тэгж бол бас болохгүй.
чанга шүү. Тэгвэл одоо уурхад ч байсан. Одоо ингээд хувийн чөлөөт уран бүтээлч гэж явах уу? Яг юу гэж статустай явах уу? Хувийнхаа ажлыг хийгээд явж байгаа хоёрын одоо мэдрэмж гэх юм уу? Сэтгэл зүйн байдал ямар хөө? Одоо хэлж гэр бүлтэй илүү ойр болж гин гэж ойлгож зөв ажилласаа гарснараа тий. Гэх мэтчлэн ерөн сэтгэл зүйн байдал мэдрэмж нь ямар хөө? Ойлгоход бол 50 л да. Илүү нөгөө нэг ойлгохыг заавал нэрэлээд яг уурхаа ростерт ажилладаг хүмүүсийн амьдрал бол ерөнхийдөө нөгөө юу байдаг? Тодорхой. Бүх юм тодорхой. Тий, тодорхой, маршрут нь тодорхой, хаанаас автобус ирээд авах, хаашаа уурхаараа очих юу нь тодорхой, очоод байрлах байрны тодорхой, санаа зовох юм байхгүй тий. Хоол хүнс хийх ажил нь ч тодорхой. Буух цаг нь ч тодорхой байдаг. Авах цалин нь ч тодорхой байдаг. Асуудал гаргуул яахан ч тодорхой байдаг тий. Бүх юм тодорхой байдаг. Тэгээ тогтмол цалин бөөндө орчдөг. За одоо би болохоор ийм хуваарай ажил төрөл хийгээ явж байгаа хувьд бол маргааш өнөөдөр хэдэн төгрөг олох нь тодорхойгүй. Маргааш ажилдаа байх юм уу, ажилгүй байх юм уу, тэр нь бас тодорхойгүй. Их мөнгө олох юм уу, бага мөнгө олох юм уу, тэр нь бас тодорхойгүй. Энэ бол гэхдээ тэрэнд одоо илүү толгоогоо гашлахдаг гэсэн үг. Толгоо илүү сайн ажилдаг гэсэн үг. Яах вэ хүү? Надад дөр холбоос үлбэ юу лээ, миний чадах юм юу лээ, дахиад хийж болох зүйл юу лээ гэдэг юм уу, илүү юм тархийг маань илүү одоо ачаал болж идэг. Яг би нэг ачаал ядаргаа гэж харахаас илүү челленж тий, илүү хөгжиж байгаа, намайг хөгжүүлж байгаа л гэж бодож нөгөө тэр талаас нь хардаг л да. Юуны хувьд одоо сэтгэл ханамжийн хувьд ер нь ямар хөөе? Одоо яг хуваарай юм хийгээд явж байгаа, өөрөөгөө челленж хийгээд явж байгаа тухайд. Тэгэл гоё штэ онол босолттой. Заримдаа гоё бас хангалттай одоо санхүү талаасаа бол хангалттай бас мөнгө олчих юм бол бас нэг хүмүүс баярлуулдаг ч юм уу те. Одоо бусдад бас тусалмаар штэ. Зөвхөн өөрийгөө болгоод биш бусдад тусалмаар байдаг. Санхүү мөнгө бас болдгоо байдаг. За гайгүй мөнгө олчих юм бол бас бусдад тусалждаг. За жоохон 0 залттай жоохон юм 0 заатсан явж явах үед бол бас нэг сэтгэлээр ундаг те. Би ер нь чадах юм уу? Энэ ер нь миний хийх юм уу гэж бас эм ордог те. Ер нь нэг эм ороод ингээ сэтгэл гутраад бас ингээ явж явах үед бас нэг хүний нэг би ч одоо уран бүтээлч бүх хүн болгонд л одоо ийм юм тохиолддог байх л та нэг ийм эм орох те. Яг эндээс нөгөө нэг юу гардаг гэх юм уу? Онгод орно гэдэг шиг те. Тэндээс яг нөгөө нэг дотор байгаа юмнуудаа ингэж бичвэр болгож ингэж бичиж хадгалж үлддэг. Ер нь бол одоо тиймэрхүү сэтгэл хөдлөл өндөр, сэтгэл хөдлөл нам одоо багассан ч гэдэг юм уу те. Энэ зүйл дээр би илүү нэг онгод орж юмудаа ингэ бичдэг. За санхүү юуны хувьд тиймэрхүү одоо байна гэж хэлж шүү дээ. Мэдээж харьцуулах аргагүй. Тэгтээ бас болоод ингэж яваад байна гэж хэлж. За мөнгөтэй ер нь харьцах талаар одоо би нэг энэ Вавилоны хамгийн баян гэдэг ном хүний нөгөө санхүүтэй холбоотой. Энэ тэгээд бас миний амьдралд би одоо бараг дугаар болгон хэлж байгаа. Миний амьдралд маш томоор нөлөөлсөн юм баггүй. Санхүүтэй холбоотой. Энэ бас танд туслана гэдэгт бол 100% итгэлтэй байна. За ер нь таны хувьд тэгвэл мөнгө гэдэг яг хэр чухал зүйл вэ? Хүмүүс мөнгөөр аз жаргалыг авч болохгүй гэдэг дээр бас хоёр хуваагддаг. Мөнгөөр та яг үнэхээр аз жаргалыг авч чадахгүй юу? Таны хувьд хэр чухал зүйл юм гэдэгт хариулж. Наад чинь бүр нэг юм хоёр талтай те. Мөнгөөр аз жаргалыг яг тэгэнгუთ хүмүүс чинь мөнгөөр бол аз жаргалыг худалдаж авч болохгүй. Аз жаргал гэдэг маань болохоор тийм одоо материалын зүйл биш ээ тий. Хүний зүгээр л одоо хоосон ч гэсэндээ зүгээр нэг хажуудаа дундаа нэг цай тавиад дундаа нэг цай тавьж байгаа сайхан уугаас суугаас сэтгэлээ уудлах ч н одоо хүртэл аз жаргалын нэг тийм хэлбэр байгаа байхгүй юу? Тэнд бол заавал тийм мөнгө байх шаардлагагүй. Заавал тийм гой сайхан газар байх шаардлагагүй тий. Тэгээд нэг тайлбарлаж байна. Тэгэнгუთ бас мөнгө байхгүйгээр зөвхөн аз жаргалтай амьдрын гэхээр одоо нэг тийм одоо бүхэл зүйл мөнгөтэй холбоотой болчиход байгаа байхгүй юу? Одоо хувцас хунар одоо жилийн 4 удиралд амьдардаг одоо монголчууд чиг одоо ийм өвлийг давдаг, хавартай золгодог ийм арт түмэнд бол
одоо өвөл болвол мөнгө байхгүй гэсэн тий. Хүүтэн гэрт баймааргүй байна тий. Хүүхд жоохтой бол хүүхд танай томоо хөрвөл яах юм хамгийн түрүүнд мөнгө гэл. Тэгэхээр энэ мөнгө бол одоо амьдралд байх ёстой одоо чухал зүйлс юм нэг бол яалтчгүй мөн. Гэхдээ аз жаргалыг хотлож авахгүй дээр бол мөнгө бол нэг шаардлагагүй байна. Мөнгө бол гол чухал биш байх. Хүний өөрийнх нь одоо амьдралыг тэр харах хандлага өнцөг тийм л байна. Гэхдээ амьдрал чухал биш бол биш. Амьдрал бол заавал чухал зүйл бол мөн. Амар бүрэн хариулчлаа тий. Үгүй ер нь бол яг тэгвэл би асуулт дахиад жоохон нарийн болгоё. Аз жаргалыг яг худалдаж аавна гэхээр бас өөр болчиход байна л та. Зүгээр мөнгө хүнд аз жаргал өгч чадах уу? Таны бодлоор. За чи өөх юм байна. Одоо нэг гинт хүн одоо баримт одоо нэг суглаа гэж байна шүү дээ. Тэгээ баримтаас одоо гинт хүнд 50 сая төгрөг одоо ороод ирлээ гэж бодъё л та зүгээр яг төсөөлөд бодъё л та тий ямар ч хүнд. Тэнгууд ямар ч хүн ер нь бол тэрийг бол баяртайгаар хүлээж авна шүү дээ. Аз жаргал өгч гин. Допамин ялгарч гин. Тэгэхээр энэ бол би бол тийм л гэж бодож байна. Чадна. Гэхдээ аз жаргалтай болохын тулд заавал мөнгө шаардлагагүй. Бас өөр аз жаргалыг бас авч мэдэрч болно. Гэхдээ мөнгө бол хүнд тодорхой хэмжээгээр аз жаргал өгдөг. Тэрийг мөнгийг хараад хүн гониглохгүй шүү дээ. Юу мөнгө вэ? Новш гэж гэл стресстэггүй шүү дээ. Аачих гоё гарахгүй шүү дээ. Аз жаргалтаар хүлээж авна. Яг хуу зовж олсон мөнгө, гинт орсон мөнгө гэдэг хоёрын одоо мөнгөний их өсвөр чинь өөр. Зовж олсон мөнгө бол хүнд бол маш их одоо юм болдог те. Юм үлддэг. Гинт орсон мөнгө бол гинт орсон шигээ гинт алга болдог ч гэдэг юм те. Мөнгөний хувьд тийм байна. За манай ярилцлаган дээр яг дугаар болгон дээр нэг юм тогтсон хэдэн асуултууд байна. Тэгээд тэдрийг асуугаад тэгээд бас зочныхоо ярианаас ингээд дэлгэрүүлээд задлаад өөр асуултууд асууад явах юм. Алкогольны талаар би зочдоосоо байнга асуудаг. Алкогольны хэрэглээний талаар юу гэж бодд юм бэ? Манай зоч зарим нь алкоголыг тааруулж хэрэглэн гэж байхгүй гэж хэлдэг. Зарим хүмүүс тааруулаад хэрэглээд явхад амьдрал байх ёстой зүйл гэж хэлдэг. Сүүлийн үед бас маш олон залуучууд бас эрс татгалзаж байна. Энэ талаар ер нь залуу хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь уудгүй. Алкогол одоо бүх юм орно сте. Пив, вино, арх бүгд орно сте. Би одоо уудгүй мод гэж бодлоолээд юугүй. Ер нь бол хувьд л уудаг. Гэтэ одоо тэмдэглэлт баяраар тий. За тэгээд аль болох одоо юутай. Тийм вайб нэлдэг хүнтэйгээ уух илүү дуртай. Тэрнээс биш одоо шууд гинтийн нэг юун дээр ингээл өргөдаал танихгүй хүнтэйгээ ингээл уугаал тий. Эсвэл нэг шалтак гаргаж яваал тий. Сэтгэл санаа жоохон муу байна. Сэтгэл санаастай гоё байна. Юу гэдэг чи. Ямар нэг юм шалтак гаргаж одоо тэр баг төрүүллээ ч гэдэг юм уу тий. Ингэж уух, замбраагүй уух ер нь бол дурггүй. Ер нь бол ууж байгаа бол нэг юм гоё вайб нэлдэг хүнтэйгээ яриад тэгээд гоё дотроо онгоолгоод тэгж уугадаг. Арх гэх нэшээ. Алкогол бол ер нь хүний амьдралд байх ёстой зүйлийн нэг бол мөн. Одоо эндээс бас нэг юу яагаад байна л да. За нэг одоо эрчүүдийн минь хувьд гэх юм уу та. Эмэгтэй хүмүүс болохоор ер нь ийм яриа хөөрөг бол архитай архихгүй, алкоголтой алкоголгүй ер нь бол ярихаа өрвөл сайхан яриа сэтгэлээ сайхан онгоолгоод ярьцдаг. Манай эрчүүдийн хувьд болохоор нэг заавал нэг дунд нь нэг ийм халаах тэр ярих яриаг сэтгэлийг нь өдөөх нэг тийм хатуу юм заавал байж ээж тэгээд нэг юм ярьж эхэлдэг те. Хөгшин чинь ингээд те. Хоёр татсны дараа те. Хөгшин чинь яг ийм юм болоод байна гэж. Нэг л болж өгөхгүй байгаад байна хөгшин те. Ингээд доторхоо ярьж эхэлдэг ч юм уу те. Тэгэнгუთ тэрийг нэг алкоголноос болоод сэтгэл санаа сайхан өргөдөөд сайхан болчлоо гэж буруу хараад юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ер нь сэтгэл санаа сайхан болж байгаа нь тэр нэг найзтайгаа ярьж байгаа нь л
байгаад байгаа юм л та. Тодорхой уудалж гаргаж байгаа тий. Зүгээр яхаа алкоголгүйгээр зүгээр сайхан кофе уунгаа сэтгэлээ онгоолгож болохгүй гэж тий. Яг манай ирчүүдийн маань ирчүүд за бүх ирчүүд бас биш ээ. Гэтэ яг масс ирчүүд ихэнх ирчүүд гэж хэлчихдэг боллоо л доо. Заавал нэг найзтайгаа ярихтаа нэг хаанаас ч юм нэг юм шилтэм гаргаж ирэл. Уучаад байдаг. Зүгээр сайхан бас спортоор хичээл ингээ ууланд алхангаа тий. Кофе шоп суунгаа ч юм уу бас ингээд яг тэр сэтгэлээ сайхан онгоотл сайхан ярьжээвэл бас тэр ч бас амар гоё. Та өөрөө ер нь хэр хүнтэй ингэж сэтгэлээ онгоолж ер нь хэр олон найзтай вэ? Найз ер нь хэр олон бэ? Зөөхөн найзтай шүү дээ. Аха. Гарын 13 баг багтахгүй дээ. Баг зөөхөн найзтай. Найзуудтайгаа хэр уулзч байна? Хаа нэг л уулздаг юм да ер нь. Одоо нөгөө жоохон завгүй талд завгүй байгаа учраас яг бидний бас нэг уулзах юм маань бол жилдээ нэг удаа л нэг уулзсан найзуудтайгаа дотны найзуудтайгаа. Тэгээд ажлын шаардлага гарвал бас нэг дэлмээр нь уулздаг тий. Тэгээс яг одоо 5 дахь өдөр болгоно ч гэдэг юм уу тий. Эсвэл шууд ингээл видео кол хийгээл уулзч нэг яахгүй. Яг үнэхээр завгүй байгаад байна уу? Яг нэг өгүүлэхэд жоохон сонирхолгүй байгаад байна уу? Найзуудтайгаа уулзахад. Юу гэж бодож байна? Нэг сонирхолгүй ч гэдэг хаашаа. Гэхдээ тэгэл гоё найзуудтайгаа бас уулзаал суух гоё л өгдөг шүү дээ. Багынхаа юм яриад хөгжилтэй юм удаа яриад те. Тэнд ч ямар ч тийм буруу санаа байхгүй юм чинь. Тийм. Хамгийн анх сошиал бичлэг хийж эхлэхдээ нөгөө эсрэг дүрээр гэх юм уу те. Амар зөвүүн үг үйлдэл гарч ирсэн шүү дээ. Тий. Тэр бол яг мэдээж нэг хүмүүсийн анхаарлыг татаад айлуулах зөв зүйлд уриалах гэдгийг бол хэр оргийн үзээд бол ойлгохор байсан. Энэтэй холбоотой нь хэр их юм доромжлол юмнууд бүлээ гэх юм уу те одоо тиймэрхүү юмнууд маш их авсан баг. Ер нь одоо ингээд тодорхой хэмжээнд сошиал танигдсан хүмүүсийн хувьд бол ийм эсрэг комент, доромжлол, шүүмж бол маш их ирж байгаа нь тодорхой. Энийг ер нь яаж хүлээж авдаг? Ирж байгаа комментуудыг ер нь уншиж ингэж ач холбогдол өгдөггүй эсвэл байхлымч ингээд үлдээдэггүй яг яадаг. Энд бас айгүй төвхтэй тэштэй бидтэй бас нэг тодорхой хэмжээний хүмүүсийн танил байх тэгээд ялангуяа нэг жоохон эсрэг дүрийн юм хийх гэдэг чинь тий. Би бол тэгж ойлгож байна. Энэ тал дээр нь яг ямар байр суурьтай байна. Яг тэгэл эсрэг комент, сөрөг комент бол тэгэл байхаас өөр яг хэвтэ одоо хүн болгоны үзэж туулсан юм нь өөр. Миний тэр үзүүлж байгаа зүйл тэр хүний хувьд бол маш эмзэг тийм хэцүү дурсамжтай холбоотой ч гэх юм уу тийм зүйл байх юм бол хараах нэг бас нэрг эсвэл бас үзэж байгаа юмаа бас бүрэн гүйцэд бас ойлгох чаддгүй л ойлгохгүйгээр бас сэтгэлээ үлдээж явах бас нэг хэрэг. Ер нь бол нөгөө нэг хүн болгоны нөгөө нэг юу н өөр л тоо харах өнцөг нь өөр. Тэгээ нөгөө нэг зөвхөн миний нэг юм боддог юм байд. Зөвхөн юм ямар мундаг юм бэ? Ста хичээгээрээ амжилт хүсье. Угаасаа л ийм мундаг дайчин шүү гэл те нэг юм магтсан ийм сайшаасан ийм комент ирвэ хүсчээвэл тэрийга зүгээр таньдаг хүмүүстээ л үзүүл гэж би хэлдэг байхгүй юу. Тий. Чи хэрвээ олон нийтэд хандаж олон нийт рүү чиглэж юм хийж байгаа бол одоо тэр магтаал, шүүмжлэл, доромжлол гэдэг юм чинь угаасаа л ингээд тэнцүүхэн ирнэ. Тэгээд тэрийг бол тэгэл өөр дээрээ хүлээж авахгүйгээр бүх комментиг өөр дээрээ ингэж хүлээж аваад яагаад би одоо ийм станаар хорхоод харгүй амтан байхад яагаад намайг ингэж муухагаар хэлж байгаа юм бэ гэл ингээл тэр болгоныг ингээл өөр дээрээ тусаж аваад байвал хэцүү болчихно л доо. Хайрцаглагдах гал өөрөө. Тэгэл өөрийнхөө л өөр хүмүүс таалагдчих шүү дээ. Одоо зөндөө хүмүүс намайг үзэн яддаг л байх. Зөндөө хүмүүс намайг харахаар зөвүүн хүрдэг л байх. Анх нөгөө нэг анхны сэтгэлдээрээ л угаасаа нэг юм зүлэг мүлгэн дээр дугуйтаа явдаг, орцонд хог хайдаг, муухай сигнал дарддаг, ийм муухай үнээр ингээд төсөөлөгдсөн байгаа үнд бол би мянга сайхан гоё яриад тэр үнд гоёор үлдэхгүй байхгүй тий. Муухайгаар үлдсэн. Тэгээ одоо яах вэ тэгээд
би тэр хүн таалагдах гал хамаг энерги бараал сайн хүн болох гал бүр жүжиглээл ингээд байх шаардлагагүй. Тэгэл миний үзүүлэх гэсэн мессеж чинь тэр байсан. Чи тэгээ ойлгоцсон байна. Би ингээ ойлгоцсон байсан. Тийм. Тэрэн дээр одоо сүрэг коммент моментыг бол одоо бүр тоохоо байсан. Эхлээд бол уншаад жоох юм эмзэг тусдаг байсан. Гэтэ одоо энэ байх хэвээр зүйл юм байна гэдэг. Гэхдээ би буцаагаад одоо өөр контент хийдэг өөр хүмүүс дээр за сүрэг комментыг бол ингэж байх хэвээр зүйл те. Наа чинь байх хэвээр зүйл. Чи надад даах хэвээр гэсэн үүднээс тийм хатуу ханддаг. Аль болох нэг тийм зөөлж стрим түн чин цаг цаваа гаргаад бас контентийг явж штэ. Тэгэхээр илүү зөөлж нөгөө талд нь хардаг гэх юм уу. Өмөрдөг. Юу түрүү нөгөө уурхаагаас гараад одоо хувийн ажлаа хийхээр шийдэхэд ер нь гэр бүлийн чинь ер нь юу гэж хүлээж авсан. Ер нь яг тухайн үед юу гэж тоор ярилцаа тэм шийдвэр гаргасан бэ? Ер нь яг тэр шийдвэрийг гаргахад гэр бүлийнх нь нөлөөсөн үү? Одоо уурхаагаас гараад хувийн ажлыг хийх гэсэн үг. Манай хүн бол нэлийн намайг дэмждэг л дээ. Ер нь бол юу ч хийсэн за чи өөрөө мэдээ тий. Чи чаднаа. Тэ миний зүгээс одоо туслах юм юу байна тий. Би бол чамд итгэж байна. Чи тэгээд юу ч хийсэн би дэмжнэ. Аврахад бол окей чи чаднаа тий. Уурхад бол бүх л асуудлуудаа ярьдаг тий. Чаднаа гэл. За тэгээд уурхаагаас гараад одоо хувийн юм хийгээл явхад бас за чи чаднаа гэл ер нь дандаа л намайг дэмжижээдэг тийм эмхтэй байдаг. Тэгээд тэр мөрөн дээр бол нэг амар юу яагүй. Одоо хүн дээр хүлээж аваал. Яа эсвэл тгийнг гэл тийм ингэж нэг заадаггүй. Ер нь л зааж идэг алстатай бидж байгаа үстэй гэл ерөнхийдөө би ер нь том зургаар харцдаг болохоор тэгэл. Одоо ингээд ягтч тулга гэдэг имижээр сошиалд танигдсан байгаа. Тэгэхээр дандаа л ингээл юм маазраал бос нийгмийн болох болохгүй байгаа юм тодорхой хэмжээгээр шүүмжилсэн тиймэрхүү контентууд хийдэг шүү дээ. Гэтэл яг хувь хүн бас түрүүн хоёлоо ярилцаа суучихсан. Бид нар ингээд яг жоохон гүн гүнзгий ярилцсангууд хүн болгоны дотор бас нэг юм ярмаар сэдв уудалмаар ямар нэгэн тийм сэдв энэ төр бас байд юм байна гэдэг. Тэг яг хоёлоо ярилцаад окей заа зүг болно гэсэн учраас би одоо асуух гэдэг юм л да. Гэр бүлийн тухайд хүүхэдтэй болох тухайд хүүхэдтэй болох тухайд бас жоохон болохгүй наа гэдэг чийсэн шүү дээ. Энэ талаараа жоохон ярьж болох уу? Энэ одоо юу л та би ч одоо 17 онд техниктэйгээ танилцаа тэгээд гэр бүл болоод явснаас хойш л одоо хүүхч ухтай болох гээд бид одоо төлөвлөөд хичээгээд одоо явж байгаа. Одоо нөгөө нэг хүүхэд олдгүй нэг тийм асуудалтай асуудын одоо нэг гэсэн үг бид хоёр. Одоо хувийн улсын бүх эмнэлгүүдээр явсан байна. За бас нөгөө нэг үздэг барьдаг тий. Үзмэрч одоо лам бөө сав барьдаг ч гэдэм үү тий. Одоо бүх бариач заслуудаар бас явсан байна. Тэгээд одоо бас тухайн мөчтөс нөгөө нэг манай эхнэр маань бас тийм үр шилжүүлэн суулгах ажилбарт одоо бид хоёр маань бас 2 3 ч удаа ороод бас бүтлгүүтэй тий. Тэгээ бас жоохон сэтгэл санааны одоо юутай болцсон. Одоо тийм зөөр гэх юм уу айцтай болцсон манай эхнэр маань. Тэгээд ер нь сүүл рүүгээ жоохон тийм арга мухардаад за одоо ер нь хүүхд төрчлөх тал руугаа ер нь болъё доо гэд. Тэгээд одоо бас юм масрамжийн газруудаар бас өсөлт өргөдлөө өгцөн тий. Тэгээд одоо хүүхд төрчлөх тал дээр ингээл судалгаа хийгээд явж байна. Бас яг ингээд шууд за энэ хүүхдийг ингээд хурцлээд авъя гэдэг шиг одоо бас тийм байдаггүй юм байна. Би одоо тийм л юм болов гэж бодсон чи бас нэлээд олон шалгуур, нэлээд олон зүйл болд юм байна. Яг нэг хүүхд талаасаа хүүхд маань бас өөрөө юу яадаг юм байна л та. Эрх зүйн орчин гэдэг шиг одоо асар хамгаалагч нь эцэг байх эрхийг асуулцсан ч гэдэм үү те. Шороо оронд орсон ч гэдэг юм уу те. Тийм хүүхдүүд бас байд юм байна. Гэтэ нөгөө нэг эцэг их нь буцаад асар хамгаалагч болох эрхээ ингэж юм сэргээх
боломжтой байд юм байна. Тэгэхээр шууд одоо хүүхдийг нь дор мэдэн өрчлүүлэх тийм зүйл бол байдаггүй байна. Асрамжийн газруудаар дүүр одоо тийм аав ээжтэй болчих юмсан тий гэр бүлтэй болчих юмсан гэсэн бас тийм юутай хүүхдүүд бас зөндөө байд юм байна уу тийм насны. Тэр нь бол хүмүүст хэлдэггүй одоо юу гэх юм бол ийм л байна да би ч одоо их нэртэйгээ яа тийм асуудалтай хүн болгоно нэ хэлээд байдаггүй. Түрүү хоёлын нөгөө ярилцж байгаа. Ярьж болно гэсэн болохоор л асууж байгаа тийм. Яг хөө мэдээж ингээд тоор маань янз янзын аргаар ингээд үзэж байна гэж байна. Гэтэ мэдээж эзэнийг өдөр бас яг өөрсдөө хүүхдтэй болно гэдэг итгэл найдвар бол одоо хүртэл байгаа. Мэдээж тийм. Тухай тэр үед та хамгийн ихний хүүхдээ ямар хүүхдээ байгаасаа гэж бодож байна. Хүүс үү? Тийм мэдээж хүүс нь. Хүүс бол надад бол үнэхээр хамаагүй нэрээ. Хүүхд л хүүхд шүү дээ. Одоо тэгэл эрүүл саруул байвал одоо хүүс мүсний бистэ бодож байгаа юм ерөөсөн. Нэр мөс ийж бодож байгаа юм. Ямар ч гэсэн л одоо би чинь 35 гарчлаа л да. Тэгээ одоо манай үеийнхэн бол эхнээсээ 3 4 хүүхэдтэй болцсон аав нар найзууд маань. Тэгээд ер нь бол нэг найз нөхөдтэйгээ уулзахаар ингээл хүүхд мөхтийн талаар яриа л тий. За манай том маань одоо баг 10 дугаар ангид орж ийн гээл тий. Баг сургууль цэцэрлэг мэцэрлэгт орцсон гээл. Тэр хүүхдүүдийн талаар ингээл яриад байхаар ер нь бол найз нөхөдтэйгээ бас уулзах одоо юу маань жоохон сэтэл маань хүсэл маань жоохон тийм буурсан гэх юм уу да. Тийм байна. Жоохон таны хувьд жоохон эмзэг сэдвүүн байнга яригадаад тахаар тэнцээ бас ингээ хамт байгаад ах өөрт чинь тухгүй байна гэсэн үг. Тэ ер нь тий. Эмзэг ч наашин одоо надад ч нэг хэдэ эмзэг байна. Манай эхнэрт маань бол ер нь жоохон хэцүү тусдаг. За би бол яах вэ тий. Манай эхнэрт маань бол бас нэлээд хүнд тусдаг баг. Тэгэл яа би юунийхаа ойлгоол. Тэгэл окей. Ард нь гарна гэл. Ойлгоод гиснээс ойлголцохын тулд хүмүүс нь маш их ярилцах хэрэгтэй юм байна гэж би бас ойлгоод байгаа. Та хоёр нь хэрэг ярилцдаг вэ? Бид ч юм бол тэгэл нэг ам хаалгаараа бүр цаг 2 цаг маг ярина штэ ерөөсөө. Ярихгүй сэдв мэддэг гэж бол байхгүй бид хоёрын хооронд. Тэгэл нэг хараа сайхан ам халаал сайхан ярьдаг. Хэрүүл маргаан царгаан болсон ч гэсэндээ бас хэрүүл маргааны яг одоо үүссэн шалтгаан яг юу байсан бэ те? Тэр мэр талаараа ярьдаг. Илүү одоо ойлгох талаас нь ярьдаг. Гэх юм уу? Сайн ярьдаг, сайн. Юу сайн гүн гүнзгий ярилцах ярилцахгүй байх хоёрын хоорондох ялгааг яг та өөрөөр хэлвэл. Одоо ярилцсанараа яг ямар илүү одоо сайн үр дүн гараад байгаа хүмүүс хоорондоо. Яг юу юм да. Ярилцах гэхээр одоо яриа гэдэг чинь зүгээр бидний өдөр тутамд бол нэг хүнтэй зөрөөл өнгөрөхдөө зүгээр нэг энгийн ярианууд ярьдаг те. За танаахан сайн уу, манаахан сайн, юу хийж байна, хийж байгаа юу, за амар газар ажиллаж чинь яаж нээсэн гэл нэг юм яриа төвшин те. Нэг 5 өгүүлбэрийн төвшөнд бол энийг одоо яриа хэцүү л те. Зүгээр нэг юм минь тусал мэдчихэж байгаа зүйл ч тоххой. Өнгөцсөн. Бүр юм хоёр хүний юм бүр ингээд яриа цаад бүр учир шалтгааныг яриад яагаад ингээд үүсснийг яриад үүсэт байгаа асуудлуудаа яриад те. Тэгээд ийм арга зам ашигласан гэдгээ яриа шийдлүүдээ яриад ингээд ярьж байгаа яриа бол гүнзгий яриа л гэж боддоо шүү дээ. Тулгарсан асуудлын талаар ингээд нэг нөхөө гүн гүнзгий ярихыг. Тэгээ ийм яриа бол ойрд хийх бүн үнэхээр ийм яриг хамгийн сүлд бич одоо эзээсэн юм бэ. Нэг найзтайгаа л ямар ч гэсэн зүгээр нэг дээшээ ханаг өлдрөөл дээшээ хөвтөж яхтаа л бүр гүн гүнзгий ярьж ирсэн санагдаад байна. Бараг 10 жил мөлийн өмнө баха.
Тэгээ одоо бол хүмүүстэй нэг тийм эхнэртэйгээ л гэж гүнзгий ярих гэхээс өөр хүмүүстэй нэг тийм гүнзгий яриха байлчиж. Өөр энгийн мааз төвшөнтэй, маазраал те. Ингээл ярингот нь буцаагаал хийгээл. Хэвээ ингээл хөнк яарал. Яг гүнзгий яриа бол ээг бодсон байна. Ер нь бид нэр хоорондоо ярилцахтаа ч гэсэн нэг тийм гүн гүнзгий ярилцгаа их болчихсон юм шиг байна. Гэж ажиглагдаад байгаа. Манай нэвтрүүлэг минь 2 3 тоцчмоорс тэгж хэлжсэн. Та тэрнтэй санал нэгдэх үү? Болчихсон. Одоо ингээд найз нөхөд ч гэсэн хоорондоо жишээлбэл та хүмүүс хэлжтэй хамгийн сүлдэг одоо ярьж байгаа шиг гүн гүнзгий яриг 10 жил орчмын өмнө хийжсэнээ санаж ин гэдэг ч тийм. Эхнэрээс тооцсон шүү дээ. Эхнэртэйг бол мэдээж гүн гүнзгий ярилцж байгаа баг. Бид нар ингээд альва юмд маш их сэтгэлээсээ хандах гүн ядч л ярилцахтаа ингээд чин сэтгэлээсээ ярилцгаа ерөөсөй болцсон юм шиг. Бүх юм өнгөц болсон юм шиг санагддаг. Амьдралын бүх юм л тэг амар завгүй. Аа тийм байна. Амьдралын хэв маяг өөрөө нэг жоохон суухад л ерөөсөө юутай те өрсөлдөөн ихтэй те. Одоо нэг хүний дор арчихгүй юмсан гэдэг одоо бидний нэг тийм бас амьдралд хандлага бас байгаад байгаа юм болоо те. Хүний дор арчихгүй тулд нэг гайгүй хувцснороо өмсөөд те гайгүй машинтыг унаад гайгүй байр савнд амьдраад тэгээд нэг юм бие биенийхээ дээр гарах гал ингээл нэг юм хоногийн 24 цаг хүрэлцэхгүй те. За тэр утаа мата одоо нийгмийн асуудлыг одоо ярих байлээ доо. Одоо утаа төгжил мөжлөмнийг одоо ярих байлээ гэхдээ бид тэр утаа төгжлгүй ч гэсэндээ яг нэг амьдралд ийм хандлага маань юу байгаад байх юм уу? Илүү ийм яаруу, сандруу, хум. Тэгээ нэг ийм яг асуудлын гүнд бүр ингэж шигдэж ороод тэгээд бүр цанглаануудыг нь хайгаад ингээд хандгаа болчихсон гэх юм уу? Зүгээр л бүх асуудлыг мэдхгүй юм байхгүй тий. Чадахгүй юм байхгүй. Гэхдээ бүр яг юм төгс чаддаг юм уу гэхээр бас байхгүй. Шийдэд байгаа юм байхгүй. Тий ингээл ямар ч сан ингээл нэг хитэн хав живийн хүрээнд тий. Одоо сошиалыг ярихад л одоо тэр таних ч хөө тэр анх удагаал харж байгаа тэр хүний л гэр бүлийн амьдрал яг надад яг ямар хамаатай юм бэ тий. Гэтэл тэрийг ингээл нийгмээрээ ярьдаг ч юм уу тий. Одоо болсон болоогүй л одоо ийм өөрт хамаагүй зүйлс илүү цаг энерги зараад яг өөрийнхөө тулгараад байгаа асуудлаа барьж аваад асуудалтайгаа нүүр тулаад тэгээд яг шийдээд ингээ гарч байгаа гаргалгаа хавар юм болоо. Ер нь нийтээрээ тий нийтээрээ. Энүүний нөгөө нэг энэ тулгараад өөртөө тулгараад байгаа асуудлын одоо шийдэх гол одоо юу нэх юм эхлэл гэх юм бол одоо энэ ярилцах байгаа байхгүй. Ерөөсөө сэтгэл зүйн юм байгаа байхгүй тий. Хамгийн ихний юм нь ярилцах. Хин нэгэнтэй ярилцах гэхдээ нөгөө алкогол байхгүйгээр сайхан ярилцах тий. Алкогол ч одоо зүгээр яриах л юмыг л өдөөж өгж байгаа болохоос бол яриулаад байгаа зүйл бас биш шүү дээ. Хүн яг ярихаа өрөөл зүгээр сайхан онгоолгоод байх юм бол нөгөө дотор нь буглаад байгаа зүйл нь сайхан идэрдэг те. За. Ярилцах тал дээр юм байна. Маш их завгүй амьдарч ийн гэдэг чинь те. Энэ үнэхээр бид нэр ийм завгүй залуу хүний хувьд та өөрийнхөө байр сууриас хариулт өгөр. Үнэхээр бид нэр тийм завгүй амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд байгаад байгаа юм уу? Эсвэл бид нар зүгээр өөрсдөө баг хатуух байлгад сайн дураараа шахуу юм байдалд оруулах юм уу? Та юу гэж бодож байна? Завгүй болгоод байгаа юм уу гэж үү? Тий. Заавал эсвэл ингэж амьдрах шаардлагатай юм уу ч юм уу? Заавал юм амар завгүй. Бараг унтахч завгүй ингэж амьдрахыг шаардлага. Яг эсвэл өөр сонголт байхгүй юм уу? Бидний хувь тавил яг энэ юм уу? Яг юу гэж бодож байна? Хизээ тэгвэл амс хийх юм. Хизээ амрах юм. Бид нар хизээ тархитлогоо амрах юм. Яг наач нь бас нэг юу байх л та. Завгүй бүгд л завгүй л болох л та. Гэтэ энд нэг хэдий завгүй ч гэсэндээ олон ажил төрлийг амжуулдаг, бүгдийн зэрэг амжуулж чаддаг юм юу хүмүүс байна гэхээр энэ нэг цагийн менежментийн юм байгаа л та. Яг чанартай цагаа гаргадаг те. Гэр бүлтэй яг цаг гаргадаг. Гэтэ тэр гаргадаг цаг нь
ганцхан цаг. Гэхдээ ганцхан цагтаа маш чанартай цагаа гаргаж чаддаг. Энэ утас байхгүй. Уцаа зүгээр бараг үүдэн тавьчаал ерөөсөө яг гэртээ сайхан гэрээ цэвэрлдэг юм уу? Сайхан дуртай хоолоо хийж иддэг юм уу? Дуртай киногаа хайртай хүнтэйгээ цуг суугаа үздэг юм уу? Яг энэ чанартай цаг. Завгүй гэсэн те. Гэртээ ерөөсөө тэнд 5 6 цаг гэртээ байдаг те. Гэхдээ тэр нь ямар ч юм чанаргүй цаг те. Яг л уцаа гадаа яаж ухсан байсан. Яг л гэртээ буудан дээр тэгэл ухаад уцаа мажаал ингээл байх юм бол энэ чи ямар чанаргүй цаг л болчиход байна л да. Тэгэхээр бидний завгүй байгаад байгаа гэдэг чигсэн одоо бараг зүгээр сонголтын асуудал юм шүү. Тий. Бид нар завгүйч гэсэндээ олон ажил төрлөө зэрэг амжуулаад нөгөө нэг өөрсдийнхөө хайртай хүмүүстэйгээ өнгөрөх цагаач гэсэн тэрүүгээр нь гаргаад те ингээд менеж хийгээд яваад байх боломж байгаад байгаа хгүй хүмүүст. Гэхдээ ихэнх хүмүүс маань тэрийг бас хараахан бас яаж чадахгүй, ашиглаж чадахгүй. Би ч гэсэн бас тэрийг бас төгс бас ашиглаж чадахгүй л яваад байна. Суралцаал явж байна. Гэтэ тэгж чадахгүйгээр завгүй тойрогт орчихсон. Амар өөрийгөө завгүй гэж өөртөө итгэл ингээд яваад байгаа бах. Одоо нөгөө нэг манай ихнэр хаяа залгаад би л чамруу төрүүл залах юм а чи надад залахгүй маа гэхээр би барин жоо завгүй байлаа гэдэг байхгүй. Гэтэл зүгээр миний зүгээр тухайн үед л за одоо нэг залах чи те өөрөө би зав гаргах тухай зүйл байгаад байгаа болно. Тэгээд тэгж боддог баснаас хойш одоо тэгж хэлэх болсон. Завгүй байлаа гэж хэлэх болсон. Одоо арай өөрөөр те. Яг залхыг бодож илаа те. Яг чамайг санаад байж илаа ч гэдэг юм те. Арай тэгдэг болсон. Тэр товчхондоо бол завгүй байна гэдэг нь өөрөө юм харцангуй ойлголт байдаг шүү дээ тий. Бараг ингэ сонголт. Тий. Зав гаргах гарахгүй. Тий. Дуртай зүйлдээ хүн цаг гаргадаг. Дургүй зүйл байх юм бол 1000 завтай байсан ч гэсэндээ цаг гаргаж чадахгүй тойрол яваад идэх ч гэдэг юм уу тий. Тийм болохоор за одоо чи жишээ нь одоо юунд дуртай байна. Гэтэ амжихгүй байгаад байна тийм. Зочин маань анхудаа өөдөөс асуулт асууж шүү. Гоё юм байна. Би сайхан хөдөө явмаар байна. Би хөдөө амьдрмаар байна. Бүр. Тий, гоё ядаж ингэдэг нэг юм хибрид мэгтэй ч юм уу тий. Хотод ингээд тэгээ хөдөө мал хөдөө жоо ойрхон баймаар байна. Үнэхээр хүсэж байна. Нэг нөгөө дуртай байгаа юмдаа маш их цаг зав тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө бүх юм зараад хийж байгаа маань энэ ярилцлага юм байна. Би түрүүн танд хэлжсэн тий. Тий. Тэгээд яг сүүлийн үед ингэж бодогддог болчиход байгаа юм л да. Тэгээ одоо биш үлээ хийцэн юм би. Өчнөө олон жил бодож явлаа шүү дээ. Хийгээл алдаал болол ганц нэг хийсэн контентөө хүн амтанд алдаж малтал ингээл явал. Тэгээ одоо зүгээр энийг хиймээр шүү дээ. Тэгэл хийгээл явж байгаа. Тэгээ энэ бас юм сэтгэл санаа хамраад юм байна. Яг хөө мэдээж олон хүн үзээд ингээд сайн сайхаа бол гоё. Тэгтээ тэр нь миний хувьд бол 3 4 дугаар асуудал. Гол нь хийгээд нэг сэтгэлээ дүүрэх нь чухал байгаа. Чи одоо уурхад 14 ажиллаж байгаа шүү тий. Гэтэл 14 энд амарна. Бас энэгээр амжуулах ажлууд зөндөө байна. Гэтэл гэр хотоос зайтай. Тий. Гэтэл дахиад ингээд студид чи нэг өөрөө дуртай эндээ бүр хайртай дурлцсан хүн байгаа байхгүй. Тэг учраас цагаа гаргаж ирэх гэдэг чинь. Дургүйс мөл чи яддаг ихгүй л тий. Тий. Тийм бах тий. За баярлалаа асуулт асуусан. Гоё юм. За. Амьдралдаа ямар нэгэн байдлаар харамсдаг зүйл байдаг уу өнөөдөр хүртэл? Харамснаа. Ер нь олон зүйлд харамсдаг л да. Гэвч нэг амар бүр гүнзгий үлдсэн юм болоо. Ер нь бол гүнзгий гэж асууж байгаа шүү. Ойрхон талгаад орж ирдгүй. Толгойд таны толгойд орж ирэхгүй нэг чинь нэг тийм зүйл байхгүй гэж ойлгож болох уу? Үгүй. Тэгж бас ойлгож болохгүй. Ягаад тэгэхээр би зөв санахгүй байгаа. Хэрвээ толгомдож байгаа гэсэн. Хэрвээ тийм үнэхээр гүнзгий байнга дотроо ч юм уу эсвэл ингээд их ойрхон байдаг гэсэн бол намайг асуунгууд орж ирэх биш үү? Тийм болохоор танд тийм гүнзгий харамсдаг зүйл байхгүй биш үү?
Яг байхгүйгээ би шууд хэлчихээр яг байгаа юм шиг цаана мэдэгдээд байгаа байхгүй. За мэдэхгүй байна. Энийг би бодчих. Өстө бодож байгаа юм. Тэгэхэд л ингэх байсан юм да. Гэтэ харамсах гэдэг чинь бас жоохон юу л та. Тэгэхэд л одоо нэг цаг хугацаа хэрвээ бухраадаг бол аль хүмүүст очиж өөрийгөө яах вэ? Засах вэ? Залруулах вэ? Гэл тэгээд идэв штэ тий. Тэр нэг тэгэнгუут нэг тэр үе дээр очиод тэрийг л болиулчихъя. Тэрийг л болиулчмаар байсан юм да. Би тэгэхэд л буруу мэдсэн гэл. Ахтай хэрвээ тэр буруу үйлдэлийг чи хэрвээ хийгээгүйсэн бол чи өнөөдөр энд ирэхгүй л дээ. Тэ? Тэр буруу үйлдэлч гэсэн те одоо миний энэ амьдэрч байгаагийн одоо юу байгаад байгаа байхгүй юу? Амьдэрч байгаа одоо үр дүн байгаад байгаа байхгүй те. Тэр буруу үйл явдал болсноос хойш би шархалсан, би гомдсон. Тэгстэй тэндээс би сургамж авсан. Тэгээд би тэгж болохгүй юм байна гэдгийг мэдэж авсан. Надад сургамж олчихсон. Хэцүү байсан л бахал та тухайн мөчд бол галзуурмаар хэцүү байсан байж магадгүй. Уйлсан байж магадгүй. Гэхдээ тэрийг дараад нь давсан. Тэгээд дараад нь тэрийг давах сэтгэлийн хаттай болсон. Дараад нь тийм асуудал гарч ирэхэд би асуудал биш гэж харж эхэлсэн ч гэх юм уу тий. Тэгэхээр нэг тийм харамсал гэхээр бүр л амар дип харамсал биш л бол гайгүй дээ. Ер нь бол гэхдээ буруу зүйл хийдэггүй хүн бол биш, буруу зүйл хийдэг. Гэтэ харамсдаг, гэмшдэг. Тэгээд тэрийг айлуулах давтахгүй хичээдэг. Тий. За энэ болохгүй юм биш шүү гэж айлуулах давтахгүй хичээдэг. Нэг одоо сайхан мэдрэмж төрж байгаа нь. Яг саяны асуултыг асуунгууд шууд харин нэг тийм байгаамаа гэд хэлэх зүйл байхгүй байгаад ч юм их баяртай байна. Тийм үстэй. Тэгэхээр ер нь бол яг тийм байнгын бодоод ч юм уу тэрэндээ харамсаад яваад идэх зүйл барьцсангүй гайгүй мэн баг байхгүй мэн гэж ойлгогдож байгаа байхгүй. Саяны таны хэлсэнчлэн тэр бид нар хэдэн жилийн өмнө ч юм уу ингээд алдаа нөө унж уссан юм зөндөө байх ш. Тэр болгон ч л яг л таны хэлсэнчлэн тэр чинь сургамж өсөн дэвчих хүнс шалтгаан болол явсан байгаа байхгүй тийм. Санал нэг үнэ. Тийм шүү дээ. Одоо бидний алдаа дутагдал зовлон одоо нэг 20 эд мэдтэй үед ч юм бол бүр өстө үнэхээр сахилахгүй харамсмаар юм зөндөө хийсэн байна уу. Гэхдээ яг тэрнээсээ одоо бусдыг ч гомдоогоод те өөрөө ч эвгүй байдалд ороод өөрийгөө ч гомдоогоод ингээд явсан мөртлөөсөө дараад нь тэрийг за ингэ болоод өнгөрсөн уучлаад те өөрийгөө уучлаад тэгээд тийм зүйл дахиж гарахгүй байх, тийм зүйл дахиж одоо тохиолдохгүй байх одоо тэр талаараа ингэж бодож үйлдэлээ идэг болсон ч юм уу те. Энэ одоо дэвшилтэй. Яг өнөөдрийн ухамсар ухаан мэдрэмж туршлагаар 10 жил за магадгүй 15 жилийн өмнөх өөртөө хэрвээ ямар нэгэн байдлаар өөртөө зөвлөгөө өгөх за тэгэр ингэрээд нэг юм захихаар бол юу гэж хэлэх байсан бол 20 настай толгой штэ зөвлөгөө хаа би одоо яг амар юм гүнзгий боддог болчиход байна л да. Тэр үед бол 20 настайдаа бол би нэг тийм амар юмыг амар тунгаан бодоол тал талаас нь бодоол ингээл байдаггүйс хашир байдаггүй ер нь юутай байсан байна уу амар юм амглан гэх юм уу амар юм юу гэх юм те жолоос бол байц өөрийнхөө те дураараа байсан байл та. Би өөрөө одоо яг өөрийнхөө 15 жилийн өмнө би очиод за чи наатаха ингээрээ чи нэг жоох ингээд хэрэг гэд хэлвэл би бол бити хуцаал гэх бах л та. Тий. Чи хийм бэ? Чи хийм бэ гэх бах л та. Нөгөө нэг бид нар чинь одоо манай аав ээж нар маань за ингэдэггүй шүү те. Ингээрээ энийхээ ингийн шүү чи. Эн дээрээ алддсан шүү. Хүн ингэдэж шүү гэдэл та зөвлөл бид нар багасаа л зөвлөгөөнд дундал байсан л шүү те. Бүгд л бидэнд сайн сансны үүдэнд л хэлж байгаа шүү дээ. Ингэчихвээ, тэгчихвээ гэл ингээл хэлдэг те. Гэтэ яг тэгээд тэр бүх сургамжуудыг яг 100% биелүүлээд явдггүй гэвэл бас үгүй шүү дээ. Яагаад би чинь өөр та бол өөр хөгш шүү те. Би чинь бол өөр үе шүү дээ. Тэгэл өөрийнхөө бүх юм хийх гээд үздэг.
хүн яг юмыг заавал өөрөө туулж чээж биеэрээ мэдэрчээж л энэ юм биш үү гэж л мэдэрдэг байх л та. Тэрнээс шууд хин нэгэн ирээл лайв коуч шиг те ингэх ёстой, тэгэх ёстой те би ингэсэн юм чинь чи ч гэсэн тэгэх ёстой гэд одоо зөвлөх, заах ирэхгүй л гэж боддоо шүү дээ. Окей. Тий. Би өөртөө ч одоо бол заана гэхээр сонирм бод байгаа байхгүй. 20 настай тулгаа дээр очиод тэгвэл та юм хэлэхгүй байна. Тэгэр ингэр. Тэр угаасаа хүлээж авахгүй. Тий. Тэгж боддог. Аа. Тэр угаасаа хүлээж авахгүй. 20 настай өнгөд одоо 20 настай залуучууд, манай залуучууд бас л тийм байгаа шүү дээ. Би одоо 20 настай дүү мө зөндөө байгаа надаа тий. Гэтэ би бол одоо заах ирэхгүй байх тоххой. Ягаад тэгэхээр тэр хүний туулсан үтсэн бүр надаас шаал өөр мэдэхгүй. Би түрүүний амьдралыг мэдэхгүй. Гэхдээ би нөө зааж зөвлөх дурггүй. За чи яг ийм юм бол би надад тохиолдож ирсэн. Гэхдээ чи бол өөрөө бол даваад гарч чаднаа. Тий. Хэцүү зүйл тохиолдсон гот нь за хэцүү зүйл бол тий насан турш тохиолдож явд юм аа. Гэхдээ энэнийхээ ард ингээд гарчингууд чиний хэцүү зүйл чинь хэцүү биш амархан байдгийг шүү тий. Зовлон мовлонтой одоо зөндөө дүүнэр манаас надаа ирж бас хэлдэг л те би ингээд байна те ингээд охин таягдчихлаа ч гэдэг юм уу те ингээд би нэг ажил хийх гэсэн чи ингээд хүмүүс холигдуулчлаа ч гэдэг юм уу те ингээд асуудлаа ингээд ярьж ирдэг. Тэгээ тэр болгон дээр би илүү одоо жоохон яагаал өгдөг. За би бол ингээд бас зөндөө алдаж яасан. Гэхдээ ийм байдгийг шүү. Чи даваад гарч чаднаа ч гэдэг юм уу ингээд заахаасаа илүүтэйгүр зүгээр л чиглүүлэх гэх юм. Жоохон ингээд нэг дэмнэл өгчдөг. Тэр нь илүү зөв болох юм гэж бодож байна уу? Би тэр нь илүү надад миний зүгээс өгч байгаа хамгийн зөв зүйл гэж бод. Тэрнээс би заагаал те. За чи инг битгий наатгаа бол. Наад охин ч нөө? Наа охин харьцаага бол. Би ямар ч тийм ирэхгүй байхгүй. Хүнд заах юм амар дург. Тэгтээ нэг асуулт нь тодорхой хэмжээний бид дараачийн үедэд зааж зөвлөх нь бидний үүрэг биш гэж үү? Өөрөөрөө үлгэрлэх л баг. Өөрөөрөө үлгэрлэж л үзүүлж чадах баг. Өөрөө яг заамаар байгаа юм хажууд нь хийж л үзүүлж. Тэгэл тэрнээс хүн сэтэл авахлах. Гоё хариулт шүү. Тий, одоо нэг би залуудаа одоо чиний насн дээр би ийм байлаа гэчээд өөрөө архиучаа те би чиний насанд завгүй хөдөлмөрлөлтэй байлаа шүү дээ мэлээ шүү дээ гэдэг ч юм уу те одоо чиний насанд дээр миний насанд дээр гэж ингэж хэлэхгүйгээр өөрөө яг тэр юм ач гэсэн одоо хийдэг байх хэрэгтэй байхгүй те би ч одоо программыг бол ингэж бичдэг гэж ярихаас илүүтэйгээр өөрөө одоо ч програм бичдэг те шинийг илэрхийлдэг бүр яг залуу сэтгэлгээтэй те ийм хүн байх юм бол нөгөө залуу нь өөр дээр очиж та надад яагаад ингэдгээ хэлээд өгөөч те. Яагаад ийм залуу сэтгэлгээтэй байдгийг хэлээд би яг тань шиг болмоор байна гэж ирэх байхгүй. Тэрнээс биш өөрөө тэрийг хийгээ болцсон байж хүнд зааж зөвлөнө гэхээр надад нэг жоохон тийм байд санагдаад байт. Өөрөө үлгэрлэж үзүүлэх л. Төрсөл үлгэрлэх гэж боддоо шүү дээ. Окей. Тэгвэл яг таны хувьд амьдралдаа авчирсан хамгийн үнцэнтэй том сургамж ямар сургамж вэ? Хин нэгнээс хэлсэн сургаал байж болж байна. Ер нь л яг одоо сая асуулт асуунгууд толгойд орж ирж байгаа. Ямар сургамж байдаг вэ? Амьдралдаа авчирсан. Сургамж гэх юм бол одоо манай аавын баян хэлдэг нэг үг байна да. Хүнийг битгий гуйлгачээ. Хүнээс аль болох битгий гуйжээ гэдэг ийм сургамж байдیں۔ Тэгээд одоо яг би тухайд хүүхдээсэн болохоор нэх ойлгохгүй юм л та. Манай аав маань ингээл хүмүүстэй ярьж явах тал дандаа тэрийг ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд одоо л ингээд бодохоор хүнийг ингээд гуйлгана гэдэг те яг би яг юу болчиход хүнээр ингээл юм гуйлгаал те. Зүгээр окей ажил хиймээр байгаа юм бол хамтармаар байгаа юм бол те цуг баймаар байгаа юм бол гуйсан гуйгаа зүгээр л байл та. Заавал хүнийг гуйлгаж шалданд буулгах хэрэг байгаа юм уу те. Өөрөө бас бити хүнийг гуй гэдэг юм болохоор бас бардан бай те. Одоо хүн бити царайчл. Одоо чи өөрөө ер нь
Өмнөний гуйсан гуйгаагаар өөрөө чи над асуудлынхаа ард гарчих одоо тийм чадaltaй гэдгийг л хэлсэн болов уу гэж би боддог байхгүй. Тэгэхээр би аавынхаа тэр хэлсэн хүнийг битгий гуй, хүнээс бас битгий гуй гэдэг юуг болвол ингэж бас амьдралтаа ингэж хэрэгжүүлж явдаг. Аль болох юмыг өөрөөрөө болгочих гээд өөрөөрөө хичээдэг. Гэтэ яг би юм болгоныг төгс мэдэхгүй л дээ. Яг үнэхээр шаардлагатай би чадахгүй зүйл байх юм бол одоо хандан те ингээд өгөх боломжтой юу гэдэг одоо юм юу хамтран ажиллах одоо юм зүйлийг тамхина шүү дээ. Тэрнээс биш гууж говшаад гуйгаад те өдөр шөнөгүй залгаал ингээд өчөж тэхүү гээл ингээл хүнд одоо юу болоод өөрийнхөө ч одоо нэр нүрийг шалтаа утгаад ингэх дургу гэх юм уу. Санал тавьдаг те. Ингэхүү тэхүү төс тас. Тийм бол тийм үгүй бол тийм бол тийм үгүй бол үгүй. Би ч гэсэн одоо бусдад бол тийм бол тийм үгүй бол үгүй гэдгээр нь бол төс тас хэлчих нь амар байдаг байхгүй. Уг нь тэгвэл хаана амар шүү дээ тий. Хээндээ хүлээлт үүсгээд байхгүй. Тий. Окей. За. Энэ bucket list гэдэг энэ ярилцлага нэрлсэн шалтгаан маань яг нь хүн энэ яваа насанд хийж үзэх зүйлсийн жагсаалт, хийж үзхийг хүсэж байгаа зүйлсийн жагсаалт гэдэг. Тэгээ бас юм уран сайхны кино байдаг. Тэгээ киног бас саяхан ахаад үзсэн. Тэгээ тэр кинон дээр гарсан хоёр асуултыг яг би бас ярилцлагууд дээр асууж гэж бодсон юм. Нэгдүгээр асуулт нь болохоор та хэр аз жаргалтай амьдэрсэн бэ? Өнөөдөр хүртэл. Яа. Чи намайг амар аз жаргалтай байхад биш үү? Амар аз жаргалтай байхад энэ асуултыг асуух юм бол би бол энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн гэж хэлэх байх. Чи намайг сэтгэлээр унчсан жоохон хэцүү байх юм бол бодуулах байх. За чи би жоохон бодоодохыг гэх байх. Намайг зүгээр бүр одоо өвчин зовлонд орчихсон бүр хэцүү байдалтай те байхад асуух юм бол чи намайг дормжлоод байгаа юм гэх баг. Тэгэхээр энэ бас аз жаргалтай гэдэг юу л да. Амар юм харцсан шууд хэлчихээ бэс та хамгийн аз жаргалтай хүн гэд хэлчихээр бас хэцүү гад. Тий. Би хамгийн азгүй хүн гэж хэлэхээр бас хэцүү болчиход. Тий. Гэтэ ер нь хүн өөрийгөө одоо тэгээ яах вэ? Одоо тэгэл юу л гэж бодох хэрэгтэй гэж боддتي. Яг одоо болвол би өнгөрсөн одоо бүх зүйлсийнхаа үр дүн л гэж би бодож явдаг байхгүй. Өнгөрсөндөө хийсэн аз жаргалтай, зовлонтой, гонигтай бүх хийсэн зүйлийнхаа л үр дүн би одоо зогсож байна. Тий? Би тэнд хойно байх зүйлдээ харамсдаггүй. Тэгэхээр би хамгийн бас аз жаргалтай хүн юм болов. Асуулт маань юу гэсэн асуулт байлаа? Та хэр аз жаргалтай амьдэрсэн бэ өнөөдөр хүртэл? Өнөөдөр хүртэл би сайхан аз жаргалтай амьдарч байна. Тий. Гэхдээ энүүний ард нуугдсан маш олон гуйнигтай, уйтгартай зүйлсүүд байгаа. Тий. Гэхдээ энд эднэр таач гэсэн би хайртай. Тэр зовсондоо ч гэсэн би одоо баярлдаг гэх юм уу те. Талархах. Тэр зовлон би мэдрээд өнгөрсөндөө би баярлдаг. Зовлон байсан болохоор нөгөө нэг аз жаргалыг илүү тодтож өгсөн гэж боддог. Тэгээ зовлон байгаагүй хүн жаргал донд амьдсан бол би нөгөө зовлонг нь ялгаж чадахгүй байхсан байх л та. Ийм л юм байдаг шүү дээ амьдрал гэж бодох байсан байж магадгүй. Нөгөө нэг зовж байсан нь өвдөжсэн нь бас ингээд надад алаг цог ингээ байсан учраас за өвчнгүү бол жаргал гэдэг үг чинь энэ юм биш шүү те. Өргүү бол баян гэдэг чинь энэ юм биш шүү гэдгийг илүү тодтогч өгсөн баг. Хит хэлбэг жаргал донд хэсэгхэн зовлон бос амттай. Тий, энэ зовлон амттай гэдэг чинь. Зовлон амттай гэдэг гайхалтай басна. Жоо юм сонирсэн бооз. Амар хэлсэн. Яг одоо ингээ бодохоор тэр хэсэгхэн зовлон нь байж ээж жаргалыг нь тодтогч өгсөн. Илүү тодтогч. За жаргалтай байгаа шүү мангарцаа маань гэж хэлж өгсөн байгаа. Жаахан би өвдөх нь эрүүл байх нь ямар гоё үнцэнтэй юм бэ гэдгийг. Тий. Жаахан би өвдвөл нүд харанхуулаад би чи нэг хэсэг нэг
нүд бүрэлзээд би нэг Солонгост явж исэн чинь нүд бүрэлзээд болдгоо. Юм хардгоо. Би чинь бүр 6 цагийн турш нүдээ нохож явсан. Юм хардгоо бүрэлзээд юм бодогдоод гэл. Тэгээд нэг нүд онгооч гэсэн. Тэгэл ёо энэ юмыг харах чинь юм сайхан юм бэ те. Одоо муугаал гэл бахалтай ингэ хэлэх. Гэхдээ нөгөө нэг юм харддаггүй хүмүүс амьдрал ямар хэцүү юм бэ те. Гэтэл би үүжт. Хармаар байгаа юм харж штэ. Тэнтэй адилхан явмаар байгаа газараа явцдаг. Ярмаар байгаа юм ярьцдаг те. Хилтэй, хөлтэй хиллэг одоо эрүүл сарвал байна гэдэг маань бас ямар сайхан жаргал юм бэ гэж тодтолж өгч байгаа байхгүй. За тэр кинон дээр гардаг нэг 2 асуулт байсан гэсэн. Дараачихын асуулт. Та бусдыг хэр аз жаргалтай амьдруулсан бэ гэсэн бэл. Оо наача. За надаас одоо миний ойрын хүрээлийн хүмүүстэй одоо аз жаргалтай амьдруулсан одоо зовоогоогүй юм. Би одоо аз жаргалтай амьдруулсан гэж одоо шууд нүр бардам хэлэхгүй баг. Би зүгээр зовоодгүй төрлийн хүн баг. Аль болох хамт байгаа хүмүүстэй аль сэтгэлийн амар хамгаалан байдлыг өгөх гэж ер нь тайван байх гэж элдв стресс элдв уур хилэнгээ бусад хүмүүст гаргахгүй илүү одоо аз жаргалтай байх гэхээсээ илүүтэйгүр зоох дурггүй өөрийнхөө одоо зовлон гэж бодож байгаа бүхэл хүмүүс одоо тодорхой хэмжээний зовлонтой байгаа шүү дээ. Яг л ингээл хин нэгнээс очоод зовж гинүү чи яг үннээ хэлээч гэдэг хэлэх юм бол хүн зовлонгоо ярина. Бүгдэнд нь зовлон байгаа. Гэтэл тэр хүн өөрийнхөө зовлонтой ядж байхад би өөрийнхөө зовлонгоо бас тэрнүүд нь нялаал те. Би ингэж зовж гин гэл ингээл зовоож исэн бол тийм түүх байхгүй. Би тийм дургу. За баг тэр маань л баг хүмүүсийг аз жаргалтай байлгасан юм болоо да. Мэдгүй би гэхдээ аз жаргалтай гэхээсээ илүүтэйгээр хүмүүст одоо тийм инээд юу яах дуртай. Яг энэ яриа бол амар юм дип яваад байна. Гэтэ бол амар юм мардсан. Одоо ёгтч гэдэг маань миний юу байхгүй юу? Нэрийн хуудас гэдэгтэй адилхан имиж болчихсон тийм. Тагаа найз нөхөдтэйгээ уулзахтаа л ерөөсөө яг нэг юмыг нь оноод хэлэх дуртай. Яг ингээд чи наач яг ингэж харагдаж штэ гэдэг ингэж хэлэх дуртай, инээлгэх дуртай. Зүгээр танихгүй хүнтэй ингээд дэлгүүрт худалдагч байсан ч тэр лифтэнд хүнтэй таарсан тааш тэр ер нь нэг юм хөөхөн тэр хүнд нэг юм жумалцах мэдрэмжийг ингээд өгөөд тэгэл нэг гоёх хавтаа тэгэл тэр хүн юу ч тулж байгаа юм билэ тийм үстэй. Хөөхөн инээлгчихэд гой санагдчих. Тэгээд тэр маань одоо миний зүгээс бос хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа жижиг өвдөл маань юм болов. Нэгсэндээ юм гоё аз жаргал түгээгээд яваад штэ өөрийнхөө хэмжээнд тэ чадах юм шиг. За тэгвэл надтай холбоотой ёгтолчмоор юм юу вэ? Намайг бол бас нэлээд жил мэднэ штэ. Мэднэ. Тий. За тэгээд хоёул уулзахгүй байгаа түрүү уулзлаа. Нэлээ ярилцсуулаа. Студ руу орж ирлээ. За ярилцлага маань нэг иймэрхүү байна. Миний өмнө хийсэн бас ганц нэг дугаарыг үзсэн гэж байна. Царай ч бүр амар нэг юм сахилахгүй тийм хангар сахилахгүй царай тэр болцсон сууж. Айгуу чухал царайлж байжсэн. Сериосны царайлж байжсэн. Надтай холбоотой өгтөлчмаар юм юу байна гэж асуух гэдэг байхгүй. Царайлдагт өөр үнэхээр сахилахгүй. Би наач бодож хэлэхгүй. Бас яг онч хэлэхгүй болохоор явахгүй жок хэлчихэр чинь бас эйгүү хин байдалд ороод үлдчихдэг. Тэгэхээр зүгээр шүү дээ. Байдалд орох чинь ч гэсэн байх л зүйл шүү дээ. Байдалд орох чинь ч гэсэн байх л зүйл шүү дээ. За юу вэ? Асуултаа цаашаа явуулах уу? Надад их гоё асуултууд байна. Түрүү хоёлоо бидний ярилцлагын дундаас талархах тухай цогцгон дурдагдлаа. Мөн дугаар болгон дээр ч гэсэн асуудаг асуулт юм байна. Талархал амьдрал дээр нь яг ер нь хэр их талархдаг вэ? Ер нь юмсд. Тэгээд яг өнөөдрийн байдлаар амьдралдаа яг юунд хамгийн их талархаж байна? Ямар мэдрэмж, юунд хамгийн их талархах мэдрэмж төрж байна? Амьдралд бол талархнаа. Дандаа ер нь бол нэг жижигхэн зүйл хийгээл тэрэндээ амар баярлдаг. Нэг бисүүлд одоо нэг ороо аваад их нэртэйгээ нэг ороо аваад ороо ухсарч дуусаад их нэртэйгээ хамт ухсарч дуусаад тэгээ тэрэнд баярлаад байгаа юм чи. Тэ мэдгүй одоо яагаад тэрэнд баярлаад байгаа мэдгүй зүгээр ор ухсраад
Тэгээд гой том орон дээр гой унтаж байгаа байхгүй юу? Гой зөөлөн том матрасан дээр унтаад. Гэтэл тэрэн дээр хүртэл ингээл баярлж ин гэдэг чи одоо би жижигхэн зүйл дээр хүртэл баярлдаг хүн юм болов уу гэж боддоо шүү дээ. За тэгээд ер нь нэг юу байдаг л та. Нэг баярлахын тулд нэг заавал юм бүр юм том нүсэр гэхээсээ илүүтэйгүр байгаа зүйлдээ талархаад те одоо өөрт байхгүй зүйлээ ингээл бодоо шаналал надаа тэр байхгүй надаа байр байхгүй надаа хүүхэд байхгүй те надаа одоо юу байхгүй ч гэдгийг те байхгүй зүйлээ ингээл бодоол тэгэл тэрэн дээр төвлөрөөл ингээл ах юм бол нэг байгаа зүйлүүдээ үгүйсгэж эхэлдэг л гэж боддог л доо. Байгаа зүйлдээ үнэлэхгүй шүү дээ. Үнэлэхгүй те. Тэгэхээр байгаа зүйлдээ талархчихж байхгүй зүйл нь ирдэг гэж л тийм бодож явдсан шүү дээ. Санал нэг байна. Тэгэхээр санал нэг байна. Энд чи одоо миний зүйл шүү дээ те. Тэгээ эн чин миний одоо сайхан миний эхнэрийн сайхан одоо угаагаад өгсөн хувцас байна гэ те. Одоо энэ мэн амар гоё байгаа байхгүй. Гэтэл одоо хувцаа өөрөө угаадаг ганц би болвол одоо нэг хувцастайгаа 4-5 хоног явж байгаа шүү дээ. Тэ. Гэдэг ч юм уу. Зүгээр энгийн жишээгээр. Жижиг энгийн зүйлс өдөр тутмын алхам тутам амьдрал тутамд таарлж идэг жижиг зүйлс. Кофенд хүртэл. Тэ, кофенд хүртэл тэ. Кофений уух заалтгүй болсон хүмүүс байгаа шүү дээ. Зүрхний асуудалтай болсон тэ. За кофе болохгүй шүү гэдээ хэлсэн тэ. Кофений харшилтай ч юм байгаа юм уу тэ. Эсвэл юу гэдэг чинь. Мэдхгүй одоо хамаа юугүй ярьчихаар за жок хэлчихээр би одоо манай нэг гекийг харахаараа манай гек чинь бас жоохон юм дээгүүр юм халзралтай байхгүй. Тэгэл цаадхан чи тоглоом болгоо хэлд. Би одоо өстэй байгаадаа бас баярлдаг гэд хэлдэг байхгүй. Яа цаадханд жоохон хүнд тусна. Гэхдээ би надаа болохоор бас талархал байдаг байхгүй тий. Би ч гэсэн бас ингээд одоо ийм халзрах юутай байвал бас асуудалтай байхгүй. За. Маш хүнд нөхцөлд байгаа хин нэгэнд хүнд өдрүүдийг туулж байгаа хин нэгэнд хандаж үг хэлэх боломж олдвол тэр хүн таны үгийг маш анхааралтай сонсно, хүлээж авахд бэлэн байгаа. Тийм хүнд үг хэлэх боломж олдвол юу гэж хэлэх вэ? Би зөв дөрөв хэлсэн л дээ. Гэтэ яг хүлээж аавна те. Би ч хүнд заах дургу гэдэг байгаа шүү дээ. Хүлээж авах бэлэн байна. Үнэхээр хүлээж авах гад бүр яг чихээ дэлдэлгээд нүдээ хаг ингээ бүртэлгээд яг ингээд анхааралтай сонсож байгаа юм бол одоо таны хэцүү одоо ямар нөхцөл байгааг би мэдэхгүй байна. Яг ямар хэцүү нөхцөл байдал би өмнө нь наад хэцүү байдалд орсон ороогүй би мэдэхгүй. Гэхдээ наад зүйл чинь бол цаг зуурын зүйл шүү тий. Бүх зүйл ер нь цаг хугацаатай байд юм аа. Аз жаргалч тэр, зовлонч тэр бүх зүйл ерөөсөө өөрөөсөө цаг хугацаатай. Эхлэн, дуусна. Тэгээ ард нь гарна. Тэгээд ээлжлэн. Амьдрал чинь юм алаг зүйл байд юм аа. Тэрнээс ш зөвхөн зовх ёстой төрсөн хүмүүс, зөвхөн жаргах ёстой төрсөн хүмүүс гэсэн юм зүйл байхгүй. Тэгэхээр наад саад бэрхшээл одоо таны туулаад байгаа саад бэрхшээлийн ард танд гарах тийм хангалттай хүч бол байгаа. Тэ? Та өөрийнхөө тэр дотор байгаа тэр хүчийг дотор байгаа тэр одоо даван тулах тэр чадлыг болвол битгий дутуу үнэлээрэй л гэж хэлээ та. Зөвлөхөө өстэй одоо энэ чинь. Тэгэлгүй яах вэ? Тэ. Нэгсэндээ бүх зүйл төр зурах шүү. Тэ. Ард нь заавал гараарай. Тэ. гэж хэлээд шүү дээ, тэ. Ард нь гарсны дараа амархан байх болно одоо энэ зүйл нь. За. Одоо манай ярилцлагын маань бас хамгийн чухал хэсэг буюу дугаар болгон дээр алгасахгүй асуудаг нэг асуулт байна. Ярилцлага маань нэр bucket list буюу одоо бид хүслийн жагсаалт гэж орчуулад байгаа. Хүн энэ яваа наснда энэ амьдралдаа хийж үзэх зүйлс юм жагсаалт байгаа. За би зочныхоо bucket list хамгийн одоо топ 3-ыг асууж байна л да. Таны bucket list юу вэ?
bucket list ч одоо нэг амьд байхдаа л ерөөсөө хийж үзэх ёстой зүйлс жагсаалт гэдэг байгаа шүү дээ. Тэр кинон дээр Morgan Freeman тоглодог үү? Тэгэлгүй яг Jack Nicholson 2. Тийм тий. Ер нь хүн Яг тэр хоёр шиг бол тийм галзуу малзуу юм бол алгаа. Гэхдээ зүгээр нөгөө нэг юу л ах л та. За нэгт бол мэдээж хүүхэдтэй болох гэдэг зүйл бол одоо байна. Одоо энэнийхээ ад бол уусаад л гарна. Сонин шүү гэхдээ те хүүхэдтэй болох талаар одоо зарим хүмүүс бол хүүхэдтэй болох гэдэг чи одоо зүгээр л болцсон уу? Болцсон. За тий. Ерөөсөө нэг юм энгийн зүйл те зүгээр л байж хат нь ингээд ирчдэг те 2 зураас хүрээд ирдэг те. Хайраа гээд 2 зураас хүрээд ирдэг те. Гэтэл заримд нь нөгөө нэг юм биш юм байна л да. Заримд нь бол бүр хүсээд ингээд ирдэггүй зүйл юм байна л да. Тэгээд энийг одоо bucket list оруулсан байна. Гэтэ бол хүний ерөөсөө амьдралын ерөөсөө хамгийн чухал зүйл болвол ерөөсөө л үр удмаа үлдээх юм байна л да. Өөрийнхөө би энд амьдрсан хэсэг хүн чинь ерөөсөө хэсэгэн зур амт шүү дээ. Урт настай амт юм бол биш ерөөсөө. Идэвхтэй нэг 70-80 жил амьдрын те. Тэгэл байхгүй. Тэгэл хааны газар бичигдээд үлдэнэ. Тийм хүн байсан уу? Байсан. Хүүхэд нь ч танихгүй, ач мач нь ч нэг сайн танихгүй. Хүүхэд нь таниул тань. Тэгэл тэрнээс цаашаа бараг танихгүй. Тэр хүний мэдрэмжийг мэдэхгүй. Тэгээд үлдэнэ. Тэгэнгუთ хүний яг юу зүйл гэх юм бол хамгийн чухал амьдралын утга учир нь ерөөсөө байсан. Байхдаа би ийм хүүхэдтэй болсон. Би энэ хүүхэдтэй би өөрийнхөө энэ зүйлийг би өвлүүлж үлдээсэн. Би миний амьдралыг харах үзэл бодол яг л энэ одоо үр удамд минь үлдсэн. Энэний төлөө явж байгаа. Энийг үргэлжлүүлээрэ гэд ингээд үргэлжлүүлээд явж байгаа нэг юм тасралтгүй юу гэдэг үлээ. Юу байгаад байгаа байхгүй юу? Заламж халаа байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо миний bucket list-ийн одоо хамгийн нэгт бол тэр зүйл байна. Одоо хүүхдтэй болох биш одоо хүүхдтэй болоод одоо тэр хүүхдийг зөв хүн болгож одоо өсгөж хүмүүжүүлэх юм да. Нийгэмд хэрэгтэй зөв хүн болох. Болоход нь чиглүүлэх, туслах. Тийм байна. За хоёрт би нэг юм яг бичлэг хийдэг бас хүмүүс мэдэх бах. Бичлэг ингээл хийгээл явааддаг гэдгээр мэдэх бах. Гэтэ би нөгөө нэг бичлэгээс илүү бас бичвэр бас дуртай. Тэгээ одоо миний сэтгүүл зүйн талын гэсэн үг үү те? Мэдгүй одоо дотор байгаа мэдрэмжүүдээ л илүү бичдэг гэх юм уу. Одоо нөгөө нэг комедигээр бол одоо комедигийн ном, жокных ном тий. Минийхаар болохоор одоо сэтгэл мэдрэмжүүдийн одоо агуулга гэх юм уу. Өдрийн тэмдэглэл гэх юм уу тий. Одоо тийм хөвгөлдөг. Гэтэ яг нэг юм аажралтай хэцүү зүйлүүд дээр ч юм уу би нөт дээр ингэ бичдэг те мэдрэмжүүдээ бичдэг. Хин нэгэнтэй одоо ярилцсны дараа ч юм уу ингэ мэдрэмжүүдээ бичих дуртай. Тэгэхээр ийм bucket list-ийн маань хоёр гэх юм бол нэг тийм юу бичнэ гэж боддتي. Ийм ном бичиж гэж бодныг боддتي. Энэ бол гэхдээ бүр тэнгэрийн сонсогч магадгүй. Гэхдээ ийм юу талаар залуу эцэг эхчүүдэд өгөх юм зөвлөгөөч гэх юм уу те. Ер нь хүүхэд яагаад тийм чухал зүйл юм бэ те. Хүүхэд гэж одоо таны хувьд яг ямар чухал нандин зүйл вэ гэдгийг ойлгуулахаар одоо нөгөө нэг юм хүүхдийг олон жилийн турш одоо ингэж хүсэн хүлээж тэмцэж ингэж явж байгаа хүний зүгээс ингэж гаргасан. Одоо юм жижиг ном. Окей. Гаргая гэж бодож явдیں۔ Тэгээ би бичээл явуулаа л да. За 3 дахь юм бол тэгээ мэдээж би нөгөө нэг юу мэргэжлийн сургууль соёлын төгсөө өгч гэсэндээ юм жүжиглэх дуртай. Тийм хүн. Нэг юм юу юм да? Кино юм да? Нэг кинонд нэг юм туслах дүрэж болтгоо те. Гэтэ нэг юм юугаар
өөрийгөө юм сорьсон юм юу дүрээр. Өөрөөсөө өөр дүрээр. Одоо хүмүүс бол намайг нөгөө нэг инээж анесан л марзан гараа ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ тийм биш. Бүр юм арай өөр эсрэг дүрээр ч юм уу те. Тэгэж нэг кино тоглох юмсан гэж тэгж бодож авт. Их ойрхон сонсогч шүү. Тэгээ ер нь боломжтой. Манай миний энэ 3 лист болоод ер нь нэг ойрхон байгаа. Яг тэгэхээр би нөгөө нэг юунуудаа хийгээд яваад байгаа учраас гэрийн даалгавруудаа хийгээд яваад байгаа учраас гэсэн үг л дээ. Зүгээр нэг юм тавьчаал те. За онгоцын нисгэгч болно. Сансарт нисэн ч гэдэг юм уу те. Хизээ өрхөн тодорхойгүй тийм юм тавьж яахын оронд хард суухын оронд арай илүү бодиттой арай ойрхон юм аа хийгээд. Тэгээд нөгөө нэг баг листний нэг хамгийн гой зүйл нь чеклэх байдаг шүү дээ. Надаа хамгийн кайфтай зүйл. Жагсааж биччихээд чеклэх. Тэр л мэдрэмж гоё. За тэр л хүрэх зам нь бол үнэхээр новшин адарматтай байдаг. Одоо чи энэ подкастыг ингээл бичээл ингээл те. Хүмүүс рүү яриад ингээл бөө юм болоод мэдгүй энэ студийн тог тасрах юм уу мэдэхгүй. Тэгээ байж байгаад окей. Лист цацагдлаа, монтаж хийгдлээд гарлаа. Чи энд нэг зөв тэмдэглэгээ тавих. Тэр мэдрэмж бол үнэхээр тасархай. Тэгэхээр энэ 3 юм бичсэн байгаа. Энэ 3 мэдрэмжийн ард гарах зам нь бол угаасаа бүр ийм сэтгэл санаа унан доош дээшээ асуудал үүснэ. Асуудалтаа гутрна, шанална. Нойргүй явна. Хоолгүй явна тий. Хүмүүстэй муудалцсан. Замд нь. Гэхдээ тэнд нөгөө нэг хүрх гэдгийг мэдж байгаа. Хүрснийхаа дараад нь тэрхэн цаасан дээр штэ. Ерөөсө тэр өгүүлбэрийг маяг гэж зөвлөх. Биелцсэн. Энэ л мэдрэмж нэг бүр амар допамин байхгүй. Тэрэнд амар туртай. Хэвээ гоё зөвлөж хэлж шүү. Санал нэг байна. Үнэхээр яг тэр л мэдрэмж гоё байдаг. Хамгийн сүүлд яг бөө юм болж зочдтойгоо холбогдоод тэгээд студийнхантайгаа холбогдоод тэгээд өдөр судар цагаа товлоод бичээд за тэгээд эн чинь бас монтаж эвлүүлэг нэлээд болно. Тэгээд YouTube руу оруулаад хамгийн сүүлд энтер дарах. YouTube руу ч орох гэж бас цаг авах шүү. Тэгин тий. Тэр л хамгийн сайн. Өдөр тутмын бидний хийдэг төлөвлөгөө байгаа шүү дээ. Төлөө гарахтаа бид нар ажил төлөвлөдөө шүү дээ. За тэнд болцсон. Ромота подкаст орох. За дараад нь тэнд очих. Муурныхаа хоолыг авах тий. Ингээд жагсаацсан одоо нэг өдрийн нэг хийх ёстой даалгаврууд байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд эхнээс нь зөвлөө яваад шүү дээ. Тас. Яг орой унтахад өнөөдөр нөгөө нэг миний зорьсон зорилгоны маань зорилго гэж явна шүү дээ чинь тийм үстэй. Зорилго гэхэр бүр нэг амар тэнгэрийн юм шүү дээ. Өөр өдөр тутмын хийх ёстой даалгавруудаа хийсэн үү? Тас. Хийцэн байна. Тэр өдөр амжилттай яа тэгвэл бүгдийг чеклсэн юм чинь тэр амжилттай. Нэгийг зөвлөсөн дөрвийг нь чеклээгүйх юм бол би ямар суух юм бэ те. Тэгэхэд би болчих байсан гэж бодно. Гэтэл бүгдийг чеклэж ин гэдэг чинь амар гоё явц чеклэх мэдрэмж гоё яваад байгаа байхгүй. Тэгэл 365 өдөр дийлэнх нь зөв өгсөн тэмдэглэгээтэй байл ямар сайхан бай те. Тий. За хоёлаа ерөнхийдөө ярилцах цаг маань дуусчих шиг байна. Найрлагч тэндээс тохиж байна. Тэгээд юу вэ? Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Чимээ паблишингийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд ном гэдэг чи өөрөө ямар сайхан бэлэг хүлээ тийм ээ. Тэгээд дээрэс нь маш сайн орчуулагтай. Тэгээд дэлхийн бүр бестселлер Goodreads-ийн маш өндөр оноотой юм. Тэгээд санхүү, эдийн засаг, хувь хүний хөгжил, амьдрал, ажилтай холбоотой юм ном гэдэг бол маш болж игэл олон уншаасаа гэж манай ярилцлагыг юу үзэж байгаа хүн болгон уншаасаа гэж хүсэж байна. Лавл миний амьдрал тандах хандлагыг нэлээд өөрчилсөн юм даа. Энэ номыг хэд удаа уншсан. Одоо та бол бараг 30 дахь хүн болж байгаа миний бэлгэлж байгаа тийм. Маш том нөлөөлсөн ном юм байгаа. Тэгээд Чимээ паблишингийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд дээрэс нь Janus Flower цэцгийн дэлгүүрийн хамт олонд баярлалаа. Та бүхэн Facebook-оор Janus Flower гэж хаагаад холбогдоод тэгээд хүссэн цэцгээ бас хүснээрээ боолгоод хөргүүлээд авах боломжтой. За ярилцлагынхаа төгсгөлийг би зочноос ямар нэгэн асуулт асуухгүйгээр зочиндоо үлдээдэг баг. Юу хэлэх, одоо юу хэлмээр байгаа тэр бол одоо таны хүслэр гэсэн үг.
Юу ч үгүй. Энэ ямар dark юу явж байна? Deep явж байна те. Яа бүр юм. Айдуу зөөлөө ярьж мараад. Би сүүлийнхаа үгийг амар гоё ирч хүчтэй тусгачихъя. Тэгээл та гоё шүү дээ. За энэ хүү яриаг бид хоёрын бас юм уйдгартай яриаг уйдгартай гэх нь уучлаарай. Уйдгартай гэх нь хаашаа. Гэхдээ бид хоёрын бас нэг юм юу яриаг те. Deep яриаг энэ хүртэл сонссон үзсэн манай Ромагийн subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. За subscribe дарж амжаагүй хүмүүс байх юм бол яг одоо энэ хүмүүсийн хичээл зүтгэлийг хүнлээд тэр нэг конопиг таг гэж дараатгаарай. За тэгээд манай Ромагийн подкаст болгон дээр хэлдэг Вавилоны хамгийн баян хүн гэдэг энэ номын сангуудаар байгаа. Номын дэлгүүрүүдээр байгаа. Энийг та нар энэ одоо хэдэн төгрөг гэдэг ном юм бэ? 18,000. 18,000 гэдэг юм шүү. Тэгэхээр номыг та нар аваад нэг уншаад таарай. Тэгээд бас уншаад төрсөн сэтгэлдээ доор комент үлдээгээрэй. Гоё. Миний эсвэл үг. Бас гоё харилцаа үүсгэж шүү дээ. За тэгээд бид айлуулах нөгөө юм гоё өөдөр гэгээлэг тэм зүйлсийг нийгэмд бас өөрсдийнхөө хэмжээнд түгэхийг зорж байгаа. Тэгээд энэ ажлын маань дэмжиж байгаа Чимээ Publishing, Janus Flower засгийн дэлгүүр. За тэгээд мөн handmade гар урлалын манай гэр бүлийн үнийг хийж байгаа. Та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд мэдээж сая манай зочны маань хэлсэнчлэн subscribe дарна гэдэг нь бол бидний хувьд маш том дэмжлэг байдаг. Цаашдаа улам одоо олон зочдыг оролцуулж контентээ улам чанартай болгох энэ маш том дэмжлэг байдаг шүү. Тэгэхээр та бүхнээсээ subscribe дараад мэдээж бас комент үлдээгээд дараа ер нь ямар зочин оруулмаар тий тэрийгээ бас саналаа ирүүлээрэй гэж хүсье. Bucket List Talk гэдээ бас Facebook page байгаа. Пэйж дээр нэгдэж шин тутам мэдээллүүдийг авч байгаарай. За тэгээд тулгаалаа цаг хугацаагаа зарцуулан зориулан хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Цаашдынх нь одоо уран бүтээлч хэмжээ уран бүтээл гэж хэлэх нь зүг баг. Уран бүтээлд өндөр амжилт хүсье. Bucket List таны уран bucket list бол их ойрхон харагдаж байна. Тун удахгүй шинэхэн одоо гэр бүлийнхаа гишүүнийг авсан баяртай мэдээг сонсон гэдэгтээ би бол итгэлтэй байна. За тэгээд номоо заавал бичээрэй. Тэгээд тий онлайнаргийн сошиалараас уран бүтээлүүдээ нас үзэж байгаа. Тэгээд өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг та бүхэн өсөж байна. Та баярлалаа. Та бүхний бас танаа хамт олонд ч бас ажлын өндөр амжилт хүсье. Маш олон одоо зөвхөн подкастэнд л 2 хүн байгаад болохоос биш цаана бол маш олон баг байдаг, баг хамт олон байдаг. Олон хүний хамтын ажиллагаа байдаг. Тэгэхээр та бүхний ажил үүсэд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Гэ дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай. Тэгээ бид бүхэн бас та бүхний цагийг зочныхоо ч гэсэн үзэж байгаа хүмүүсийнхаа ч гэсэн цагийг бол дэмий өрөхгүй байхыг хичээж байгаа. Тэгээ subscribe дараарай. Баярлалаа та бүхэнд.